Сайн байна уу? Танд санхүү эдийн засгийн сургуулийн эсэлтийн Admission цэг, UFE цэг, эдүү цэгийн системд бүртгүүлэх загварыг танилцуулж байна. Та анх удаа бүртгүүлж байгаа бол бүртгүүлэх товч дээр дарж цаашид системд нэвтрэх мэйл хаяг болон нэвтрэх нууц үгийг оруулж бүртгүүлэх товч дээр дарна. Үүний дараа таны бүртгүүлсэн мэйл хаягт холбоос илгээгдэх ба тухайн холбоос дээр дарж бүртгүүлсэн мэйл хаяг болон нууц үгээ оруулан нэвтрэнэ. Хэрвээ та өмнө нэвтэрч байсан бол нэвтрэх хэсэгт дарж мэйл хаяг болон нууц үгээ оруулан нэвтрэх товчийг дарна. Нууц үгээ мартсан тохиолдолд нууц үг мартсан хэсэгт хандан нууц үг илгээх мэйл хаягийг оруулан илгээх товч дээр дарна. Үүний дараа мэйл хаягт 4 оронтой тоо илгээгдэх ба 4 оронтой тоог баталгаажуулах хэсэгт оруулан илгээх товчийг дарж нууц үгийг шинээр үүсгэн нэвтрэнэ. Эсэлт зарласан хөтөлбөр тус бүрийн бүртгэл харагдах бөгөөд та өөрийн бүртгүүлэх хөтөлбөрийн эсэлтийн бүртгүүлэх товчийг сонгоно. Тухайн хөтөлбөрийн эсэлтийн журамтай танилцсан бол зөвлөх товчийг сонгоно. Бүртгүүлэгчийн товч мэдээллийг үнэн зөв бөглөн сайтар шалган дараах товчийг дарна. Эсэлтийн ерөнхий шалгалтын 9 оронтой дугаарыг нууц үгийн хамт оруулж батлах товч дээр дарж боловсролын үнэлгээний төвийн дугаар баталгаажсны дараа дараах товч дээр дарна. Үүний дараа та бүртгэлийн хураамжийг төлөх бөгөөд үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч байвал зөвлөх товчийг дарснаар төлбөрийн QR харагдана. Төлбөрийг QR уншуулан төлснөөр баталгаажуулах товчийг дарж төлбөр төлөгдсөн эсхийг шалгана. Бүртгэлийн хураамж төлөгдсөн бол дараах цонх гарч ирэх ба таны мэйл хаяг амжилттай бүртгэгдсэн мэйл очих болно. Харин дансаар төлсөн бол шууд дараах товчийг дарна. Эцэст нь эсэлтийн мэдээллийг хаанаас авсан сувгийн мэдээллийг оруулан дараах товчийг дарснаар бүртгэл баталгаажуулах болно. Та амжилттай бүртгэгдлээ.